Эрхэм сонсогчдоо, үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гэсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэгтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандмаа мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм аа. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусалцаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмаагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, эртэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 2-р ном. Үргэлжлэл. Номын энэ хэсэг хүний аливаа өвчин ямар шалтгаанаас үүсдгийг харуулахыг хичээлээ. Үүнийг өөрийнхөө дотоод шалтгааныг олоход ашиглаж, өөртөө ажиллахдаа хэрэглээрэй. Сүрье. Сүрьетэй болгодог хамгийн ихний шалтгаан нь сэтгэл готрол, гониглол, сэтгэлээр унах, уйтгар юм. Олон жилийн хугацаанд далд ухамсартан хуримтлагдсан хувь заяа, амьдрал, ертөнцийг үзэн ядах төрөнгийн нь тэдэнд цээж дүүрэн амьсгалах боломж өгдөггүйтэй энэ өвчин холбоотой. Тийм хүмүүс амьдралыг хүлээж авдаггүй, авахыг ч хүсдэггүй. Тэд бүрэн дүүрэн амьдралаар амьдарч чаддаггүй. Манай аав саяхан уушгины сүрээтэй гэж онцлогдсон юм. Энэ өвчин юунаас болд юм болоо гэж надаас нэг хүн асуусан. Танаа нийгмийг шудраг биш гэж хэрэг шүмжилж сэтгэл готролд ордог вэ? Баян. Яг л манай аавыг хаяастай л та. Түүнд маш олон бүтээл байдаг. Шин санаа оновчтой санал чих гаргадаг. Би түүний албан тушаалтнуудын тэмдэглэгтэй тэмцэж хандаа гэж ярихыг нь байнга сонсдээ. Тэр засгийн газар төрийн системийг дандаа шүүмжлэнэ. Бус хүмүүс түүнийг бодлоо хэрэгжүүлэхэд нь саадуулж байгаад үргэлж бохимдож идэв. Үүнд л түүний өвчний шалтгаан байгаа юм шүү дээ. Нэг талаас системийг үзэн ядаж уурлах, нөгөө талаас хувь заяандаа гомдох, өөрийнх нь бодлоор шудраг биш энэ ертөнцид амьдрах хүсгүй байх нь энэ өвчнөд хүрсэн байна. Аливаа юмд өмчөрхөж ханддаг хүмүүс энэ өвчнөд их өртөмхий байдаг. Хамгийн их дассан зүйлийг нь салгамагт тэдэнд амьдрах сонирхол огтхон ч үгүй болдог. Яг энэ үед амьдралын утга учирын тухай асуудал босч ирдэг юм. Би жилийн өмнө нөхөрт гарч өөр хот руу явсан юм аа. Хэсэг хугацааны дараа аавын маань уушгинд сүрьегийн эсвэл хавдрын юм уу харлалт ажиглагдаж эхэлсэн. Харин ээж минь маш ихээр таргалж эхэлсэн. Манай аав шир яасан болоо? Та өөрөө амьдралын цорын ганц баяр баясгалан утга учир нь байсан бөгөөд таныг яваад өгмөс тэдэнд сэтгэл санааны хоосрол бий болсон гэж би бодож байна. Ээжт нь энэ хоосрлоо хоолоор дүүргэж тэгээд таргалж эхэлсэн бол танаа аавын хувьд амьдрал хувь заяантай гомдох асрах гомдол бий болсон байна. Энэ нь түүнд уушгины өвчин үүсэх шалтгаан болсон хэрэг. Нэрийн үнэн байна.
Манай аав хоёр бие биедээ хайргүй байсан л та. Тэр хоёр нэг биш удаа зөвхөн миний төлөө амьдардгаа гэж хэлж байсан. Хоолой. Энэ эргэтэн бидний өөрийгөө өмөрч чадах, хүсснээ гуйж болох бэлэг тэмдэг болдог. Бидний хоолойн байдал бусдад харилцааг маань илэрхийлдэг юм. Хэрвээ та ойр дотныхонтойгоо сайхан харилцаатай бол таны хоолой үргэлж эрүүл байна. Хоолой. Энэ бол бидний бие махбодын бүтээлч энерги хадгалагдах хэсэг юм аа. Түүгээр бидний авьяас төгөлдөр бүтээлч сувг дамжин байдаг. Энэ хэсэгтээ хувь хүний өөрийгөө илэрхийлэх чадвар бас холбоотой. Зөвхөн хоол биш. Хүмүүсийг, үдэл санааг, эд зүйлийг хүлээж авах, эзэмших олон үйл явц хоолойгоор эхлэн дамждаг юм. Хэрвээ бид ямар нэг юмыг хүлээж авахгүй бол хамгийн эхлээд хоолой дээр илэрдэг. Хоолойн асуудал өрөвсөл, залгуур хоолойн өрөвсөл, мөн эерэх, сөөх, залгих, хатах, хоолойн булчирхай зочих зэргээр илэрдэг юм аа. Хоолойн өрөвсөл, залгуур хоолойн өрөвсөл буюу ангин, фарингит, ларингит. Хэрвээ та бүдүүлэг үг хэлхээсээ тэнэгэлзэж цаашаа залгивал бас уур болон бусад сэтгэлүүдтэй дарангуйлж бодож байгаагаа ил хэлхээс айх юм бол таны хоолой шууд л өрөвснө. Хориотой зүйлийг хэлэхэд нь хоолой өөрийнхөөрөө саад болж байгаа нь тэр юм. Өвчтөе хоолойтой хүмүүс өөрийгөө илэрхийлж, хамгаалж, өөрийнхөө юу хүсэж байгаагаа гуйж чаддаггүй. Тэд янз бүрийн саадыг өөрсдөө дотроо бий болгож, дараа нь түүнээсээ болж зовдөг. Юм хэлмээр л байна. Дааж чаддгүй гэж дандаа хоолой нөрвсж байдаг миний нэг өвчтөн хэлсэн. Яагаад чадахгүй гэж юу саад болоод байна гэхэд итгэхгүй. Бодж байгаа зүйлээ чанга хэлэхэд эвгүй. Хүмүүс намайг буруугаар ойлгох болов гэж бодоод идэв. Буруугаар бодно гэж юу гэсэн үг? Та тэдэнд өөрийнхөө жинхэнэ нүр царайг харуулахыг хүсэхгүй байна уу? Та зөв хэллээ гэж өвчтөн хариуллаа. Түүний нүр царайны байдлаар тэр урд нь огтхонч тэгж бодож байгаагүй бололтой. Хүүхэд өөртөө ямар нэг зүйл хүсэхдээ айдаг чадлаараа орилж түүнийг бүхэн сонсдог шүү дээ. Тэр хинээс ч ичдэггүй. Түүний ухамсар элдв нөхцөлт үйлдэлээс чөлөөтэй байдаг. Өөрийнхөө бодож байдаг, өөрийнхөө бодож байгааг бусдад сонсогдохоор хүүхэд шиг илэрхийлж сур. Хой хүн болгон өөрийн онцлогтой. Тааж тэдний нэгэн адил гэдгээ ойлго. Хэн нэгнээс илүү дутуу, муу, сайн хүн гэж байдаггүй. Хүн болгон өөрийн өвөрмөц байрыг ертөнцийн эзэлдэг. Таны санаа оноо, бусдын санаа онооны нэг адил үнэтэй юм шүү. Иймээс бусдын хэрхэн хүлээж авч байгаагаар өөрийнхөө жинхэнэ нүр царайг олж ав. Өөрийнхөө дотоод, гадаад ертөнцийг нэгдмэл болго. Хоолой өвдөх өөрийн ноцтой шалтгаан бол хүн өөрийгөө дорд үзэх явдал. Хүн өөрийгөө байнга харааж, гадаад дотоод байдлаа үргэлж сэтгэл хангалуун босч явах, өөрийгөө дорд үзэх нь хоолойгоор дамждаг. Ийм үед далд ухамсар биднийг өөрсдөөс минь хамгаалахын тулд зайлшгүй өвчин үүсгэх хэрэгтэй болдог. Бид бусдыг харааж шүүмжлэх үед ч далд ухамсар бас л тийм зарчмаар үйлчлдэг юм. Хоолойд юм тэглэх. Далд ухамсарын маш хүчтэй айдас чөлөөтэй хийж ярихад сааталдаг. Ийм мэдрэмж үг хоолойн дээр тэг болдог. Энэ нь маш хүчтэй
Хамар талжирх нь хүн өөрийнхөө хувийн үнэт чанарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл юм. Нэг эрэгтэй хамар үргэлж битүүрдэг байлаа. Бид далд ухамсартай харилцтал тэр өөрийн эрх хүний чанарт эргэлздэг гэж. Түүний энэ эргэлзээ бүр сургуульд байхдаа үеийнхэнтэйгээ зодтолцсноос хойш бий болжээ. Тэр үед л тэрээр эрх хүний чанартаа эргэлзэж эхэлснээс хойш хамар нь байнга битүүрдэг болсон гинэ. Хамраас усгойж. Энэ бол далд ухамсарын уйлалт буюу дотоод уйлалт юм. Далд ухамсар ийм маягаар ихэнхдээ биелээгүй мөрөөдөл, төлөвлөгөөнийхөө араас харамсах, айхшрах, харуулсал, зовлон гэх мэтийн гүнзгий дарагдсан мэдрэмжээ ил гаргахыг оролддог. Харшлаас шалтгаалan хамраас ус гарах нь өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянах ямар ч чадваргүй болцыг илэрхийлж байна. Энэ нь маш хүчтэй сэтгэл хөдлөлийн сохилтын дараа илэрдэг юм. Нэг эмэгтэй нөхрөө алдснаас хойш түүний үхэлдээ эвлэрэхгүй дахин нөхөрд гарсан ч өнгөрсөндөө харамсаар байж. Тэр үргэлж яагаад заавал тэр гэж хэмээн боддог бөгөөд нөхрийг нь асууснаас хойш хамраас нь ус зогсолтгүй гарах болжээ. Заримдаа хамраас ус гарах нь тусламж хүссэнээ илэрхийлэх арга болдог. Ийм маягаар хүүхэд ихэнхдээ бие даах чадваргүйг илэрхийлдэг юм. Над дээр 9 настай хүүгээ дагуулж нэгэн аав ярьсан. Манай хүүгийн хамраас байнга ус гарч байдаг гэлээ. Далд ухамсартай харилцтал хүүгийн эцэг ихээхэн хатуу хүн байсан бөгөөд хүүхдээ хүмүүжүүлэхдээ хүч харгислалыг нэлээд хэрэгэлдэг. Түүнд нь заримдаа ихэнч өртдөг байжээ. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч мэдрэлийн эмч Синельник Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг ертөнцийн ноёрхдог нууцлал, оюнсаг шиг авгаа хүчийг бэлэрлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэн эзтэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа эрч хүчээр, итгэл, найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлүүлээд би Радио FM 107.5